Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Боловсролын тухай ярилцах ундрал подкастын маань шинэ дугаарын бүлгээр боловсролын салхи цахим шилжилт гэсэн бүлэгтэйгээр ярилцлага хийж явуулж байна. За энэхүү ярилцлаганд бид боловсролын цахим шилжилтэд манлайлал оролцож байгаа хүмүүсээ урьж оролцуулж байгаа лээ. За энэ удаагийн дугаарт маань боловсролын яамны цахим газрын дарга Бат Эрдэнэ дарга маань хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Цахим боловсролын газрын дарга. Захин боловсролын газар. Монголд гэлтгүй дэлхийд цөөхөн байдаг тийм газар. Энэ 2024 онд бүтцийн өөрчлөлтөөр шинээр бий болгосон. Тэгээд ерөнхийдөө 2000 оноос өмнө буюу 2000 оноос хойш гэдэг боловсролыг ингэ хуваадаг болсон. Тэгээ юу анзаарчихсан гэхээр 2020 оноос хойш энэ ковидын нөлөөгөөр боловсролын салбар цахим шилжилт маш эрчимтэйгээр орж ирсэн. Тэгээд энэ дотроо цахим боловсрол буюу одоо энэ боловсролыг яаж одоо цахимаар хүргэхийн, цахимаар хүртээмжийг бий болгохын. За мөн насан туршийн боловсролыг цахимаар яаж олохын гэх мэтчлэн ингээд үүдэлтэйгээр энэ хүрээндээ бид нэр ер нь цахим боловсролын газар гэдэг зүйлийг байгуулсан. Тэгээд энэ нүгээрээ дамжуулаад бид нэр хосолсон сургалт буюу цахимаар яаж сурахын, тангимын сургалтыг яаж сурахын гэдэг энэ концепцийг боловсруулахаар манай газар бий болсон байдаг. Зөв. Ер нь бол нөгөө таны саяны хэлсэнчлэн өмнө нь бол хүмүүсүүд яг нөгөө технологиг яг боловсролтой заах арга зүйдээ яаж ашиглах вэ гэдгийг ер нь бол одоо туршлага байхгүй гэж гинтхэн ковид болоод бүх хүмүүс одоо нэгэн зэрэг зайлшгүй цахим руу шилжих юм шаардлагатай болсон шүү дээ тий. Тэгэхээр энэтэй холбоотойгоор бол шинэ газар байгуулагдаад явж байгаа юм байна. Ер нь өнгөрсөн хичээлийн жил болон та энэ одоо газар дээр ирснээс хойш ер нь цахим шилжилттэй холбоотой бодлогын хүрээнд ямар томоохон ажлууд хийв, ямар үр дүн гарч ийн гэдэг талаас сонирхвол. За 2021 онд Нүбийн хурал болсон. 77 дугаар ассемблийн хурал. За энэ хурал дээр болох дээр Нүбийн бүх байгууллагууд ер нь бол ийм жишээн сорилттой тулгарлаа гэдгээд хүлээн зөвшөөрөөд ковид өөрөө нөлөөсөн. Тэгээ энүүтэйгээ зөвшөөрөөд ерөнхийдөө боловсрол өөрөө бас хувьсан өөрчлөгдөж байгаа юм байна гэдэг тэр хурал дээр тодорхойлсон. Тэгээ энэ яагаад хувьсан өөрчлөгдөж байгаа юм бэ гэдгийг тодорхойлохдоо за хуучин бид нар бол ингээд тангимаар хичээл орж явахад багш ингээд төвтэй багш ерөөсөө ингээд хөтөлбөрийн агуулгадад заахад сурагчд маань тэрнийг хүлээж авч зарим хүмүүс нь бол ялгаатай мэдээлэл хүлээж авч зарим нь болох тэр хурдтайгаар зарим нь бол удаашралтайгаар ч юм уу тэ ингээд ангийн танхимын зохион байгуулалтын сургалтууд явдаг байсан. За энэ ассемблийн хурал дээр юу чи тодорхойлж байгаа гэхээр за энэ дэлхийн ковидын нөлөөнөөс дээр нь болох тэр энэ цахим хэрэглэнээс хамаарат шав тавтай сургалт утгаараа бий болох юм байна. Нэг ёсондоо хүүхэд цахим хэрэглэгдэхнээр дамжуулаад заавал багшийн оролцоогүйгээр бие даагаад өөрийгөө хөгжүүлээд 10 жилийн дээд боловсролын мэргэжлийн боловсролын диплом гэрчлэгээ мөн боловсролыг авах боломжтой юм а гэдгийг тэр хурал дээр асуулт болгож тодорхойлж энэ бий болсон. За тэгээд энэ хүрээнд 2021 онд тухайн үеийн хамгаалсан сайд боловсролын салбарт байсан. Энэ дээр Монголын боловсролын салбарын цахим шилжилтийг бол топ 9 улсын шилдэг дөрвөөр нь шалгаруулад шагнал авч байсан. За энэдээ өргөжлүүлээд бид нэр бол 2022 оноос эрчимтэйгээр Нүбийн төрөлцсөн байгууллага болох ЮНЕСКОтой, ЮНИСЕФтэй хамтраад ер нь бол боловсролын 3 жилийн төлөвлөгөөг бид нэр боловсруулсан. Энэ болохоор 23, 24, 25, 26 гэдэг. Ер нь 23-аас 26 гэсэн. Ерөнхийдөө 4 жил хэрэгжин. Гэхдээ 3 жилийн төлөвлөгөө. За энэ богино хугацааны хөтөлбөртөө 3C гэдэг арга хэмжээ төлөвлөсөн. За 3C гэдэг нь юу гэж хэлээд байгаа юм гэхээр контент буюу тухайн агуулга хөтөлбөрүүд байна. Цахимаар олгож олох. Нөгөөх нь connectivity буюу цахим суурьд үтсийг бий болгох, интернетийг ухаалаг компьютерийг, дэлгэцийг, ухаалаг ангийг ингээс суурьд үтсүүдийг сайжруулах. Үлдсэн нь болох тэр capacity буюу багшийн ур чадварыг сайжруулах. Тэгэхээр энэ багшийн цахим ур чадварыг сайжруулах. Энэ гурвыг л хийчих юм бол цахим шилжилтийг бол дэлхийн түвшинд хийх бүрэн боломжтой гэдгийг тодорхойлсон. Тэгээд бид нэр энэ хүрээндээ хөтөлбөрөө боловсруулад богино хугацааны хөтөлбөртэй дагуу одоо хүртэл бид нэр ажиллаж байгаа. Ерөнхийдөө нөгөө
захин шилжилтгээ тэгэнгүүт ялангуяа ерөнхий боловсролын сургуулиуд дээр нэлээд түгээмэл яригддаг нь бол одоо миний яг сайн мэдж байгаа ESIS гээд мэдээлэл технологийн төвийн харьяа систем баа шүү дээ. Энэ системийнхаа одоо үйлчилгээнүүдийг хувийн хвшил рүүгээ тараасан тий. Энэ талаараа та дурсаж ер нь бол анх ингээл сургуулиуд дээр очиход бүр ингээд ойлгохгүй тий. Энэ бол одоо юу ярина вэ? ESIS байхгүй болно гэдэг чинь гэдэг ийм хандлагатай байсан шүү дээ. Тэр талаар та ярил. За тэгээд ерөнхийдөө бид нар эхлээд суурьдэд үтсүүдээ эхлээ шийтгэж зорьсон. За суурьдэд үтсэхээр ерөөсөө сургууль болгон ухаалаг ангитай байх хэвээр. Доотл нь 2. Тэнд нь юу байх юм гэхээр идүүтэн персон гэдэг 2 хөтөлбөр явж байгаа. Зориултаа доотл нь 2. Тэгээд интернетийн урдыг задгаа тавих хэвээр. Интернетийн урдыг өсгөх хэвээр. Угаасаа үнцэн үүргэн тийм болчихж байгаа. Тэнгүүт ерөнхийдөө ер нь бол ESIS гэдэг систем байна бол 2000 баг 17 оноос эхэлтэй тий. Өөрөө баг энэ үед нь бид боловсролд ажиллаж байсан бол мэдж байгаа. Хэрэгжүүлж эхлээд 2024 он хүртэл бол ESIS бол дэвшил төгсөлт за тэгээд юу байна босод төрлийн бүх системүүдийг орлож явж байсан. Тэгээ сургуулийн удирдлагын системийг. Тэнгүүт бид нэр ерөнхийдөө төгсөлт болохоор нэг бэрхшээл болдог тий 6 сард ESIS гацчлаа гэж бүх багш нар шаагилдаад за ESIS-с болж хүүхдэд төгсөж чадахгүй байдал руу орлоо гэд бид нэр амармаар байна гэх мэтчлэн маш олон ийм челленж болон бухимдалтай нүүр тулсан байхгүй. Тэгээ бид нэр 24 онд шинэ засгийн газрын хүрээнд шинэ засгийн газрын бодлого нь өөрөө хувийн хвшлийн хийж байгаа ажлыг төр хийхгүй гэдэг тийм бодлого байсан. Энэ хүрээндээ бид нэр за ерхэд зоригтойгоор хувийн хвшлийн салбартаа анхан шат буюу сургууль цэцэрлэг, мэргэжлийн боловсролын сургуулиуд гэх мэтчлэн эдгээр сургуулиудтайгаа нээлттэйгээр одоо өрсөлдөх боломжийг олгоё гэдэг. Тэгээ ESIS-ийг одоо хугацаа тавьж байгаад ингээд зогсоож эхэлсэн. За ингээд хамгийн сүүлийн зогсоолт маань бол 2025 оны 5 сард багшийн журнал хэсгийг бүрэн хаасан. Тэгээд энэ хүрээндээ нэг өсөндөө сургууль дээр ESIS гэдэг системийг ашиглахгүй байх, тэр тусмаа багш нар ашиглахгүй байхыг л одоо журамж хийсэн. Энэ өөрөө маш том бэрхшээл болон бас хувийн хвшлийнханд бол том амжилт байсан. Тэгээд энүүгээрээ дамжуулаад бид нэр сая 6 сард амжилттайгаар хувийн хвшлийн 6 компани нийт 885 сургуулийг төгсгөж чадлаа. 12 дугаар ангийг ойролцоогоор бараг 180 мянга орчим хүүхэд байгаа. 5 дугаар ангитайгаа нийлчихээрээ. Энэ хүүхдүүдийг гэрчлэгийг нь хэвлэж анги төвшүүлж ингэж төгсгсөн. Тийм амжилттай даван тууллаа. Энэ одоо мэдээж нөр хавар болохоор ESIS-ийн ачаал үүслээ гэдэг асуудал бол ер нь бол 6 компани руу хуваагдчихж байгаа учраас тэр хэмжээгээр ачаал нь багасж байна гэсэн үг тий. Тий, ер нь бол тийм. Нэг өсөндөө ганцхан үнэлүү залгадаг байсан бол 6 шиг компани хариуцаад хувийн хвшлийнх нь илүү аваа авчиж байгаа. Дээр нь болохоор хувийн хвшилтэй харьцаад ирэхээр хувийн хвшлийнхэн маань мэдээж нэг өрсөлдөөний зах зээлийн журмаар ажиллаж байгаа учраас үйлчлэгээ илүү чанарчаад эхэлчихэж байгаа. Тэгээд дуудлагын үйлчлэгээнүүд сайжраад за мөн хувийн хвшлэг бас эндээс алдаа оноогоо хараад явах бүрэн боломжтой болсноо давталтай. Ер нь цаашдаа ESIS маань одоо ямар үе шаттайгаар яаж хэрэгжиж явах вэ? Одоо хувийн хвшил рүүгээ үе шаттайгаар шилжүүлэх хийгдэх байх л та тий. Тэгээд цаана нь ESIS өөрөө одоо ямар байдлаар үйл ажиллагаа явуулах вэ? Бүр байхгүй болно гэсэн үг үү? Яах вэ? За ерөнхийдөө ESIS систем гэд бид нар яриад байгаа шүү дээ. Зөвхөн энэ бол цэцэрлэг ерөнхий боловсролын сургууль ерөнхий боловсролын салбарт байгаад байгаа. За бид нар дараагийн төлөвлөгөө юу байгаа гэхээр мэргэжлийн боловсрол дээдийн системүүд байгаа. Энэ 3 систем байна боловсрол. Эднийг нэгтгэх гэсэн байр суурьтай. Нэгтгэх. Гэхдээ эндгээр нэгтгэхдээ тухайн сургууль буюу яг анхан шатны нэгждэр мэдээлэл бүртгэхгүй. Тэр нь бол хувийн секторын компаниуд өөрсдөө үйлчлэгээ эрхлэнэ. Нөгөө талд нь болох дээр бид нэр хаб систем буюу мэдээлэл солилцдог нэгдсэн системийг бид нэр хийн гэсэн энэ зорилготой. Тэгэх юм бол үндсэн датагаа бид нэр төрдөө хадгална. Хувийн хвшлийн компаниуд анх шатны нэгжээсээ зөв мэдээллүүдийг л цуглуулж эрхлэх ажил хийн гэсэн үг. За энэтэй холбоотойгоор бид нэр төсвийн шийдсэн та бүхэн мэдж байгаа. Ер нь бол 2022 оноос бас боловсролын бас нэг том шинжил юу байсан гэхээр төсвийн шинжил байсан. Нэг өсөнтө хүүхдэд дагаж явдаг юм санхүүжилтийн тогтолцоо бий болсон. Өмнө нь тийм байгаагүй. Өмнө нь бол тухайн сургуулийг эсвэл объектын эсвэл багшийн ингээд
санхүүжүүлдэг байсан бол анх удаа 22 оноос эхлээд бид нэр хүүхэд дагсан санхүүжилттэй болсон. Нэг хүүхэдд ойролцоогоор сая 500-аас 2 сая 500-ийн хооронд мөнгө дагдаг. Тэр хүүхэд аль сургууль сурж байгаас нь хамаараа санхүүжилтанд дагаа явж байдаг гэсэн үг. Тэгээ энэ санхүүжилтийн схем дотор нь захин мэрэгжлийн зардал гэдэг зардал байдаг. Энэ зардлыг нь та бүхэнд буюу нэгсэл LMS компаниуд эсвэл одоо өөр төрлийн тухайн сургуулийн одоо хэрэглээнд зориулсан хэрэглэх боломжтой ийм санхүүжилтийн тогтолцоог бий болгосноор өнөөдрийн хувийн хвшлэрөөр шилжиж байгаагийн хамгийн суур одоо дэд бүтцийг бий болгож чадсан экосистемийн гэх юм уу те экосистемийг бий болгож чадсан гэсэн үг. Тэгэхээр хуучин бол одоо санхүүжилт нь бас их тодорхойгүй байсан учраас сургуулиуд одоо сурагчтай зориулсан үйл ажиллагаа хийх өөрсдөө сонголтоороо системийг худалдаж авах интернетээ өргөх гэдэг юм энэ боломжууд нь байхгүйсэн бол энэ боломжууд бий болсноороо сургууль өөрсдөө сайн үйл ажиллагаа өргөж чадах юм бол олон сурагчтай болоод тэр хэмжээгээр одоо хөгжих боломжтой болж байна гэсэн үг шүү дээ тийм. Ер нь бол тийм. Одоо та мэддэг бол боловсролд одоо жишээ нь бүгд найрам Солонгос улс байгаа тийм. Солонгос улсад ямар хөтөлбөрөөр явахыг тухайн мужид нь хариуцдаг тийм. Тухайн аймаг нь хариуцдаг. Одоо манайхаар аймаг гэсэн үг байхгүй юу? Аймгийн боловсролын газрууд нь манайх Кембриж хөтөлбөрөөр явах юм уу эсвэл цөм хөтөлбөрөөр явах юм уу эсвэл хөтөлбөрөөр явах юм. За ямар програм амж ашиглах юм. Ямар интернет үзүүлэгчийг ашиглах юм. Энэ бол тухайн орон нутгийн асуудал байдаг байхгүй. Тэгэхээр шинэ засгийн газар буюу одоогийн Наранбаяр сайдын үед болох дээр яаж юм гэхээр яг энэ концепцээр явж байгаа. Энэ төвлөрлөлийг сааруулад тухайн боловсролын газрууд нь өөрсдөө тэрнийг сонгодог болох тогтолцоор явж байна. Бид нэр цахимынхаа журмыг хийхдээ сургууль нь өөрөө сонгодог. Сургууль нь сонгохдоо сургуулийн удирдах зөвлөлөөрөө хилцүүлээд худалдаа авалтыг хийдэг юм тогтолцоор оруулж байгаа. Ингэснээр яаж юм гэхээр манай сургууль сайн менежерийг төрүүлэх боломжийг бий болж байгаа. Тухайн сургууль. Тэгээд тухайн сургуулийн сайн менежер манай сургууль дээр за мөнгө нь байх юм бол Кембриж хөтөлбөрийг авъя. Эсвэл Оксфордын хөтөлбөрийг авъя. Персийн хөтөлбөрийг авъя гэдэг сонголтоо сургуулийн захирал хийх боломж нь санхүүжилтийн эрх мэдлийн өгч гэнэ гэсэн үг. За сургууль дээр очиж байгаа би зүгээр л нэг энгийн жишээ ярихад нөхөн хангалтын зардал, захин мэрэгжлийн зардал хоёр зардал байдаг. Тэгэхэд нэг ойролцоогоор 2500 хүүхэдтэй сургууль дээр бол нэг 150-аас 120-аас 150 мянган төгрөгийн санхүүжилт авдаг. Тухайн жилд хэрэглэх мөнгөний хэмжээ гэсэн үг. Тэгээ нөхөн хангалттайгаа нийлэхэд бараг 240-50 сая төгрөг авч байгаа байхгүй. Тэгэхээр энэ сургуулийн захирал өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд ямар бүтээгдэхүүн авах вэ гэдгийг өөрөө сонгох санхүүгийн эрх хүчлээд болсон гэсэн үг. Үүгээрээ дамжуулаад ямар хөтөлбөрийг хүүхдүүдэд олгох юм бэ гэдгийг одоо мундаг сургуулийн захирлууд менежмент их бүрэн боломжтой болсон байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь нөгөө сургуулийн захирал өөрөө айгүй өндөр боломжтой болчихж шүү дээ. Тэнгүүд буцаагаад энийг зохион байгуулалтын одоо хэрэг гүйцэтгэлтэй явж ийн гэдэг дээр хяналт нь яаж явах вэ? За ер нь бол яг тийм хамгийн том бэрхшээл нь тэр байгаа даа. За бид нар бол ямар ч байсан ингээд анхан шатны нэг жирүүд рүүгээ өгч байна. Тэгээд за зөвхөн интернетийн хяналт за хэрэглээний одоо юу авсан талаар хэрэглээний бол төрийн хид хэдийн механизмаар хяндаг. Жишээ нь за интернетийг бол одоо төвлөрсөн нэгдсэн сувгчлаар дамжуулж байгаа учраас тэр хяналтыг бий болгож чадж байна. За нөхөн хангалтын зардлаар авсан тоног төхөөрөмжийг болох дээрээ хөрөнгө бүртгэлийн нөөцийн бүртгэлийн системээр дамжуулж захимаар хянаж болж байна. За мөн тухайн сургууль дээр ямар одоо тоног төхөөрөмж эсвэл ямар нэгэн хөтөлбөр эсвэл ямар нэгэн лиценз судалдаж авч болно шүү дээ. Тэрнийг болох дээр бараа хөрөнгөний бүртгэлээрээ бид нар ERP-гаараа дамжуулж бүртгэнэ гэсэн үг. За тэгээд ер нь бол үндсэн хяналтууд нь бол ингэж явна л гэсэн үг. Тэ. Саяны нөгөө өмнө хэлсэн чинь 3 сигийн нь бол одоо ерөнхийдөө юу тоног төхөөрөмж дэд бүтцээ хангах хэсэг нь бол нэлээд сайн хангагдаж явж байгаа юм байна тий. Ер нь анги сургууль болгонд 2 смарт анги гэдэг бол бас гоё тоосоосогдож байна. Тэнгүүд одоо багшигаа чадахжуулах болон контент гэдэг нэг 2 үлдсэн сэрчдэг. Тэр хоёр дээр нь ямар үйл ажиллагаа явж байгаа? За контент гэдэг дээр эхний хэлж байна. Энэ бүр 2021 оноос эхэлтэй ажил. Мэдлийн сургууль маань 2 концепттэй явдаг. За мэдлийн сургуулийн эхний концепт нь бол захин сургууль гэж явж байгаа. Ахлахангийн 10, 11, 12 дугаар ангийн хүүхдүүдийн сонгон судлах хичээлийг
цахимаар сонгон судалж байгаа. Нэг ангийг 15 бүлгээр тооцоолж ойролцоогоор Монголд 500 багш мэдлэг сургууль дээр багшилж байна. За нийт сурагчийн тоо 15-аас 15 мянган орчим сурагч суралцж байгаа. Энэ нь болохоор сонгон судлах 16 хичээл дээр. Жишээ нь за Завхан аймгийн одоо Завхан мандал гэдэг сум байлаа гэж бодъё. Тэр сумн дээр төгсөж байгаа хүүхдийн тоо 10 дугаар ангийн хүүхдийн тоо гэхэд нэг 20 орчим байлаа. 20 орчим байхад тэндээс нэг хүүхэд нь эдийн засаг гэдэг хичээлийг сонгожээ гэж байна. Тэнгүүт тухайн сургууль дээр эдийн засаг гэдэг хичээлийг өөр хүүхэд сонгоогүй. Ийм тохиолдолд яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэнгүүт өөр одоо Говьалтай аймгийн Ховд аймгийн Дарвсаг, Говьалтай аймгийн одоо юу гэдгийг одоо Халиун сум ч юм уу, Дорнод аймгийн Халахгүй сумд байгаа хүүхдүүдийг ингээд бүгдийг нийлүүлээд 15 хүүхдийг нийлүүлээд нэг анги болгоод захимаар Монголын хамгийн шилдэг гэсэн багш нарын бас захимаар хичээлийн оруулаад нэг өсөндөө синхрон буюу захим сургалт гэж байгаа. Энэ нэг хэлбэр бол контентын нэг төрөл. Бас нэг зүйл нь юу байгаа гэхээр мэдлэг сургууль дээр нийт Монгол улсад 133 сурагч байгаа. 133 сурагч буюу нэгээс математик 12 сурагч байгаа гэх мэтчлээ. Энэ сурагчдын бүгдийн тэр дотор байгаа хөтөлбөрийг мэдлэг контент үүсгэж байгаа. Энэ нь ойролцоогоор 16 мянган хичээл байгаа. Бид нэр өнгөрсөн жилийн энэ 2022, 23, 24, 25 энэ жилүүдэд бид нэр 12 мянган хичээлийг хийгээд дууссан. Одоо үлдсэнийг нь хийчих юм бол энэ хөтөлбөрийн хүрээнд одоо бүх хичээлүүдээ бас юм контент хэлбэрээр хичээл болгож бий болгосон гэсэн. Дээр нь бид нэр тун удахгүй эрхчлээс бага анги болон дунд анги ахлах ангийн одоо сургалтын хөтөлбөрийг шинчилж батлуулгаар ажиллаж байгаа. Энэ хүрээндээ бас олон улсын байгууллагуудтай жишээ нь Google-тэй хамтраад бүх сурагчдуудаа одоо цахим одоо сурагчиг болгож хувиргана. За мөн Lernetic гэдэг бага ангийн сурагч дээр Lernetic гэдэг Польшийн компанид ажиллаж байна. Mosaic гэдэг Унгарийн компанитай ахлах ангийн сурагч дээр 100 орчим сурагч дээр бас цахим сурагчгийг үйлдвэрлэж хийж байна. Захиалгаж. Тэгэхээр эдгээрүүд нь бүгд нийлээд нэг ёсондоо багшаас үл хамааран хүүхэд бие даан сурах боломжийг нь бий болгохоор энэ контент үйлдвэрлэлийг бий хийж байна. Нөгөөх C болгон юу capacity байгаа шүү дээ. Capacity-ийн хувьд бол бид нэр нүүбийн хүүхдийн самтай хамтраад олон нийтийн цахим мэдээллийн ажилтан гэдэг хөтөлбөр ажилласан. Энэ жил бол pilot байдлаар буюу туршилтын байдлаар хэвтрүүллээ. Энэ бол Дорнод, Хинти, нийслэлийн зарим сургууль, за Дархан Эрдэнэтийн сургуулиуд дээр ажиллаж утсан. Ер нь бол боломжтой. Нэг ясандаа тухайн сургууль дээр байгаа 10, 11, 12 дугаар анги. Ер нь анги харгалзахгүйгээр ахлах ангийн хүүхдүүдийн цахим ур чадвартай хүүхдүүдээр дамжуулаад хүүхдүүдэд цахимаар мөн багш нартай туслах тийм бүлгэн бий байгуулсан гэсэн үг. Тэгэхээр нөгөө бага ангийн хүүхдүүдээр ядаж л нөгөө эдүүдийн луг орох чадахгүй тохиолдлууд их байгаа. Энэ тохиолдолд ахлах ангийн хүүхдүүд нь тусалж дамждаг тийм клубүүд бий болсон гэсэн үг. Багштай тусалдаг. За дээр нь багштай бага ангийн хүүхдүүдтэй. Дээр нь бас тэн дээр хөтөлбөртэй. За нэг ясандаа тухайн сургуулийнхаа интернетийг яаж хянах юм, тухайн сургуулийн интернет нь унах юм бол яаж асаах юм. За мөн одоо тухайн сургууль дээр эдүүдийн персон хөтөлбөр ихээс гадна өөр хөтөлбөр эсвэл өөр захим дарангуулал бүүлэнг орж ирэх юм бол өөрсдөө яаж хамгаалах юм, мэдээллийн аюулгүй байдал талаас яаж хичээл одоо хүүхдүүдэд энгийнээр ойлгуулах юм гэдэг ийм хөтөлбөртэй хөтөлбөрүүд явуулсан. За энэ хөтөлбөрөөр бид нүүбийн хүүхдийн самтаа үргэлжлүүлээд Монгол Улсын 21 аймаг 330 орчим сум дээр нэг үрчлээ ор ирсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ер нь бол ерөнхий боловсролын 705 сургууль байгаа. Энэ 700 төгрөгийн хэмжээний 5 сургууль дээр бүгдэн дээр нь хэрэгжүүлэхийг зорж ажиллаж байгаа. Тэр гоё хүүхдүүд нь багш нь биш, хүүхдүүд нь өөрсдөө суралцаад тэгээд багштай туслаад бие биендээ үлгэрлээд явна гэсэн үг шүү дээ. Тийм гэсэн үг. Энэ анхны юун дээр хэдэн хүүхдэд орсон бэ? Энэ аюу гоё үр дүг гарч ирсэн баг тий. Тий, яг тайлангийг харах юм бол ийм байгаа. За нэг ойролцоогоор 130 орчим хүүхдүүд хамрагдсан. За энэ хамрагдаад ингээд нийт ингээд эн чин цахим ур чадварыг давхар бас иргэдтэй болгож байгаа. Тэр давхарцсан тоогоор 8800 орчим
хүнд цахим ур чадварын хичээл орсон гэсэн үг. За тэгээд Facebook-ыг яаж нээх вэ? Facebook-ээс яаж өөрийгөө хамгаалах вэ? Ямар нэгэн аюултай мессеж ирэх юм бол яаж одоо тэрний блоклох вэ гэх мэтлэн ийм энгийн хэрэглээний зүйлүүд хичээл орж байгаа гэсэн. Тэгээд энэ ажил маань болох тэрэ үр дүн нь бол нэг юм хамгийн түрүү гарч ирсэн зүйл нь болох тэрэ цахим одоо гэмт хэрэг цахим халдлага ихсэж байгаа юм байна гэдэг нэг гарч ирж байгаа. За энэ бол нэлээд өндөр түвшинд гарч ирсэн байна гэдгийг харуулсан. Хоёрт нь болох дээрээ энэ захимаар үлдэж байгаа гэмт хэрэгүүд нь эцэг эхийн хяналт ерөөсө тавьж чаддгүй юм байна гэдэг. Бараг судалгааны дүнгээр 88% ерөөсө эцэг их бид нэр хүүхдүүдийнхаа юу эргэлж байгаа яаж байгаа хянч чаддгүй юм байна гэдэг. Тийм дүн гарсан байна. Тэгээ эндээс юу гэж хэлэх гээд байна гэхээр боловсролын ам ерөөсө 16 наснаас доош насны хүүхдүүдийн тэр сошиал хэрэглээг хязгаарлая гэдэг хуулийг өргөн бариад байгаа суурь шалтгаан ийм байдаг. Тэгэхээр нэг ёсондоо судалгаа өөрөө гэмт хэрэгт хүүхдүүдийг өртүүлэхгүй байх, тэр тусмаа цахим гэмт хэрэгт өртүүлэхгүй байх талаас нь бид нэр яаж ажиллах вэ? Ер нь эрт ажиллахгүй бол хоцрохгүй ташуу гэдэг үр дүн гаргаад ирсэн ийм дүгнэлттэй байна. За тэгээд дэлгэрүүлээд судалгаа хараад яривал бас ярих юм байна гэсэн үг. Одоо тэр 88% нээж аав нь хамгаалж чадаагүй гэхээр одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар цахим одоо гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүд дээр ээж аав нь ерөөсөө хамгаалж болох байсан ч хамгаалаагүй гэсэн агуулга гарч ирж байна. Үгүй. Ерөөсөө манай төсөлд хамрагдсан хүүхдүүдийн болон тухайн сургууль дээр байгаа хүүхдүүдээр нийтлэг асуултаар аюулгүй байдлын судалгаа аваад үзэхэд тийм гарч ирж байгаа. Нэгээрсэндээ эцэг их хүүхдүүдийнхаа ямар хэрэглээ цаана юу болоод байгааг мэдэж чадахгүй байна гэдг нь тийм өндрөө гарч ирж байгаа. Тэгэхээр сошиал хэрэглээг гэхээр одоо Facebook гэх сошиал платформуудыг ерөөхдөө хаагаад тэгтээ нөгөө талдаа бас хүүхдүүд чинь сургалтын агуулга чинь бас их явж байгаа шүү дээ. Тий. Ерөөсөө энэ хуулийн зорилго нь ерөөсөө тийм. Facebook одоо яг амьдрал дээр юм биш үү? Танаач манаач хүүхдийн Facebook-ийн групптэй багш нь гэрийн даалгавраа өгчдөг. За энэ нэг гэрийн даалгавраа хийгээрээгээд орой өгдөг. Нөгөө хэд маань Facebook-ээс харж байгаа групп руу орж байгаад гэрийн даалгавраа хардаг. Ийм энэ өөрөө Facebook-ыг хэрэглээг нь хэсгээд байгаа байхгүй. Багш нар өөрсдөө хэсгээд байгаа. Суурь. Тэгэхээр энэнийг хэдүүлээ болио. Боловсрол сургалтын зориултаар ашиглагдах програм хангамж буюу саяны төгсгсөн нөгөө төгсөлт хийсэн 6 програм хангамж өөр ямар нэмэлтээр байдгийг те. Энэ манай боловсролын яамны итгэмжлэгдсэн програм хангамжуудаар дамжуулаад хүүхдүүдийнхаа аюулгүй байдлыг хангая. Мөн багш нар маань тэрнийг хэрэглээд гэрийн даалгавраа өгдөг. Багш нар маань тэрнийг хэрэглээд дүнгээ тавьдаг. Багш нар маань тэрнийг хэрэглээд цахимаар онлайнаар сургалтаа хийдэг. Энэ тогтолцоо руугаа зөв зам руугаа орцгоё гэдэг л ийм санаа. Тэгээ энэ хүрээндээ бид нар энэ хуулийн төслийг санаачлаа яваад байгаа. За энэ анхдагч хууль болоод тун удахгүй намрын чуулганаар өргөн баригдах төлөвтэй байгаа. Энэ өргөн баригдчих юм бол Facebook, TikTok, за social network-ийн өөр ямар Instagram эдгээр програм хангамжуудыг ерөөхдөө хязгаарлах. За мэдээж эхний санаачлал бол ийм байна. За тэгээ мэдээж их хурлын түвшин дээр очихоор яаж өөрчлөгдөх нь мэдэхгүй шүүлтүртэй болох юм билүү те. Нөгөө талаараа судалгаа биднэрт болох дээр аюултай байх шүү гэдгийг илэрхийлээд байгаа. Ер нь нөгөө нийтлэг төлбөртэй Facebook-ын группууд гэсэн байдаг шүү дээ. Нөгөө давталгаа хийхтэй математик, нийгмийн ухаан, янз янзын хичээлийн бэлтгэлийн төлбөртэй Facebook группууд байгаа. Тэгэхээр тэд нар маань бол бас тэрийг хийж байгаа боловч хүүхдүүд өөр юм руу урагддаг байна л гэсэн зүйл гарч ирж байгаа шүү дээ. Тэгээд сүүлд бас нэг судалгаагаар ер нь бол компьютер буюу өдөрт 1 цаг үзэж байгаа хүүхдийн сургалтын амжилт за өдөрт 5 цагаас дээш дэлгэц үзэж байгаа хүүхдийн сургалтын амжилт хоёрын хооронд асар том ялгаа байна. Ер нь бол 5-аас дээш бол ерөөхдөө бол маш муу сурж байна. Ер нь сурахгүй байна л гэдээ ойлгож байгаа. Өдөрт 1 цагийн хэрэглээтэй хүүхд бол яг стандарт зөв боловсролоо эзэмшиж явж байна гэж. Тэгэхээр энэ дээр бас бид нэр цахим гэд хитрхи задгаа хайж болохгүй хүүхдүүдэд зөв хэрэглэн зөв дадалд сургая гэсэн ийм санаагаар энэ хуулийн төслийг хийж байгаа гэсэн. Саний нөгөө хэлсэн мэдлэгийнхаа контентууд тэнд дүүргэлтэйсэн шүү дээ. Ер нь бол ингээ бүгдээрээ дүүрчин. Тэгээд дээрээс нь шинэ
гой сурагчид гараад ирнэ гэд. Тэнгүүт тэрийг хүүхдүүд ерөнхийдөө утаснаас дэшилүү дэлгэцнээс таблетнаас компьютероос гэдэг чиглэл рүү байна уу тий? Тэ ер нь бас энэ дээр судалгаа хийсэн. Ер нь бол бид нар ч гэлтгүй одоо жишээ нь Google, за Microsoft гэх том групп компаниуд байгаа шүү дээ, дэлхийн компаниуд. Эдгээр компаниуд судалгаа хийж үзээд сургалтанд зориулах, тоглоомд зориулах ингээд зориултаар нь судалгаа хийсэн байдаг. Ер нь бол нэг 7-8 төрлийн зориултаар ашиглаж болно гэдэг. Компьютер болон дэлгэцийг. За энэ дотроос яг хамгийн түлхүүр зүйл нь юу гэхээр тоглоомд зориулж, нөгөөх нь болох дээрээ сургалтанд зориулсан асуултаар судалгаа хийгээд үзэхэд за нэгдүгээрт болохоор гар утас бол ерөөсө тоглоом руу чиглэсэн юм байна. Гар утас бол тоглоом чиглэсэн. Таблет байгаа шүү дээ. Таблет бас тоглоом руу их ойртож байна. За хамгийн их боловсролд ойр нь байгаа нь юу юм гэхээр ноутбукуд. За тэгээд хямд төсөр ноутбук юу юм гэхээр жишээ нь Google-ийн Chromebook ч юм уу, өөр Android үйлдвэрлэлийн системтэй Chromebook-ууд ч юм уу. Юу ноутбукуд. Эдгээрүүд маань ер нь бол сургалтын зорилтоор ашиглах боломжтой. Дээр нь тэн дээр нь эрхийн зохицуулалт хязгаарлалтуудыг хийх боломжтой гэдэг судалгаа гарсан. Тэгэхээр аль болох боловсролын яамнаас анхаарч байгаа зүйл нь юу юм гэхээр бид нэг харьцан нэг буюу нэг хүүхдэд нэг компьютер гэдэг концепцийг хэрэгжүүлэх гэж зорж байгаа боловч энийг хэрэгжүүлэхэд нэлээд том санхүүжилт хөрөнгө оруулалт шаардлагатай учраас эхний ээлжинд анги танхимаараа нэг ёсондоо яг компьютер хэрэгтэй буюу сургалтын орчинд цахим хэрэглэгдэхгүй хэрэг болох үед ашиглах боломжтой ийм тогтолцоог бий болох хэрэгтэй. Энэний хүрээнд нэг 100 мянга орчим ноутбук буюу сургалтын зориулалтын ноутбук хэрэгтэй юм байна гэдэг тооцоол гаргасан. За энэний зүгээр энгийнээр тайлбарлах юм бол одоо жишээ нь нэг юм сургууль байлаа гэж бодлоо. Тэнгүүт тухайн сургууль дээр за 11-р анги дээр 11А гэдэг анги дээр за англи хэлний Pearson гэдэг хөтөлбөр орё гэж бодъё. Тэнгүүт тэр үед нь яах нь доод хадгалж байгаа эскалатнаас тэргээр зөөгөөд тэр 11А-гийн цаг дээр авчиж хэрэглүүлэх. Тэгээд дараагийн өөр ангид нь яг хэрэгтэй цагт нь авчиж өгөөд хэрэглүүлэх юм хуваарьт юм түгэлтийн системийг бий болгох юм бол ойролцоогоор 100 орчим төхөөрөмж хэрэгтэй юм байна гэдэг тооцоолоо. 100 мянган төхөөрөмжтэй байхад одоо 705 сургууль маань цахим хичээлүүдэд явуулах бүрэн боломжтой гэсэн. Бүрэн боломжтой. Үүн дээрээ бүрэн маневр хийх боломжтой гэсэн. За бид нэр одоогийн байдлаар яг сургалтын зориултаар нэг 30 мянган орчим төхөөрөмжтэй болсон байна. Энэс дээшгээ бид нэр ахиулах зорилт тавьж байгаа гэсэн. Одоо тэгэхээр хүүхдтэй бас таны төхөөрөмж авч өгье гэж байгаа ээж аавууд байлаа их утас авч өгөө, таблет авч өгөө гэж байгаа бол бас яг сургая л гэж үзэж байгаа бол ноутбук авсан зүйл шүү гэдгийг хэлсэн. Гэхдээ заавал үнэтэй ноутбук байхгүй шүү дээ. Энд онлайнаар сая төгрөгийн тийм энгийн хэрэглээний ноутбук. Яг тэгэхээр үнэтэй байх тусмаа энэ өөрөө өндөр хүчин чадалтай болно. Өндөр хүчин чадалтай болох тусам нөгөө тоглоомуудыг суулгах, ажиллуулах тийм боломж руу орчихно гэсэн. Нөгөө талаараа Chromebook ч юм уу эсвэл Android үйлдвэрлэлийн системтэй Microsoft-ийн зарим бас хөнгөн хувилбар байдаг шүү дээ. Ийм хувилбартай үзүүлэлт дундаж төвшний тийм ноутбукыг хэрэглүүлэх юм бол тэр тусмаа сургалтын зориултаар хэрэглүүлэх юм бол энэ бүрэн боломжтой. Мөн дэлгэцийн хамаарлаас бас хязгаарлаж чадна. Хяналттай бол гэсэн үг. Тийм байх. Өндөр хүчин чадалтай авсмал хүүхдүүд донтох магадaltaй. Ягаад гэвэл тоглоомууд нь тэн дээр бүрэн утгаар ажилладаг учраас. Тийм байх. Тэгээд тэрийг бас анзаарахгүй хамгийн сүүлийн үеийн хамгийн гоё ноутбукийг аваад өгчвөл янзын сайхан сурах нэ гэж бодвол эсэргээрээ байх гэдэг шүү дээ. Ер нь бол нөгөө цахим хичээлийн цахим агуулгын оюунууд бол ер нь баг үзүүлэлт шаардж байгаа шүү дээ. Тий. Ер нь бол баг. За жишээ нь энгийн компьютероор Windows үйлдвэрлэлийн системтэй энгийн компьютероор ярихад ноутбукээр төсөөлөх юм бол i3 болон түүнээс доош үзүүлэлттэй байсан ч болно. Тэгвэл зөндөө жоох юм шиг тий. За одоо бид нэр сая бас нэг амжилтаа дурдах юм бол боловсролын багшин гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг шалгалтыг орон дээр авлаа. Нийт 14 хоногийн турш нийт 540 мянга орчим хүүхдүүд давхарцсан тоо эднэр орчиж байгаа. Ингээ шалгалт авчихсан. За тэгээд энэ шалгалтын хүрээнд бол нэг доор нэг 10 мянга орчим хандлттайгаар энэ шалгалт авахд бол саяны бидний бүтээсэн нөгөө хүүхдүүдийн нэг i3-аас доош үзүүлдэг компьютерүүд шүү дээ тий. Эдгээр дээр бүрэн авч болж гинэ гэдгийг сая харуулсан. 10 мянган төхөөрөмжийг шууд онлайн шалгалт аваад үзэхэд бол харьцангуй гайгүй даваал тулж илээ.
Тэгэхээр бид нэр бол ямар ч байсан 705 сургуулийнхаа багийн сумын сургуулиудаас онлайнаар хотоос шалгалт авч үзсэн анхны кейсийг хийсэн. Тэгээд үүгээрээ дамжуулаад эргчил одоо үнэлгээ 1, үнэлгээ 2 гэх мэтчлэн бусад төрлийн бүх шалгалтыг цахимаар авч болох юм байна гэдэг боловсролын яам би одоо нотолж харууллаа. Дээр нь болох дээрээ бас хөдөлмөрийн яамны одоо жишээ нь TOEIC-ийн шалгалтууд, за бус эрүүл мэндийн яамд байдаг нөгөө эмчийн лицензийн шалгалтууд ч юм уу гэх мэтчлэн бусад төрлийн шалгалтуудыг бас манай сургуулиудаас авах бүрэн боломжтой болсноо гэдгийг сая нотолж харуулсан. Тэр бас гоё би болж шүү. Тэгээ ер нь бол шалгалт авах шалгалтынхаа юг засах гэдэг чинь өөрөө бас аюул их процесстэй ажиллаж шүү дээ. Хэдэн мянган цаас тэгэл бас нөгөө мэдээлэл алдна, шалгалтын материал задрах гэл зөндөл эрсдэл ба шүү дээ. Тэгэхээр тэр болгоныг бүгдийг гоё шийдсэн байна. Утгагүй яэш бас тийм болох уу? За яэшийн хувьд бол тусдаа угаасаа энэ захимаар системээр явдаг. Шалгалт авдаг хувилбар нь юу юм гэхээр спорт зал буюу том заалан дээр явуулын төхөөрөмжийг байршуулад шалгалт авдаг. За тэнгуүтээ явуулын төхөөрөмжөөр тусгай програм хангамжаараа шалгалт авдаг. За энэ тохиолдолд бол яэшиг бол арай тэр шалгалт хэлбэрээс эвдэж болохгүй байх. Яг тэгэхээр яэш болох тэр аль болох хуулахгүй байх, хин нэгэндээ хамааралтай байхгүй байх юм үндсэн концепттэй. Яг гэвэл эн чинь уралдаант шалгалт шүү дээ. Энэ утгаараа том зааландаа төхөөрөмжүүдийг зөвөрлөө шалгалт авах боломжтой. Гэхдээ манай сургууль дээр байгаа тэр төхөөрөмжүүд бүгдөө яэшийн шалгалтыг авах бүрэн боломжтой төхөөрөмжүүд байгаа. Тэгэхээр бид нэр одоо аймгийн түвшинд, нийслэлийн түвшинд бол энэ шалгалтуудыг авахд асуудал байхгүй. Ер нь гол зарчмынхаа хувьд нөгөө тоног төхөөрөмж техникийн эвдрэл гэмтлээс шалтгаалаа шалгалтаа сайн өгөөгүй гэдэг эрсдлээс хамгаалж ийн гэсэн үг шүү дээ, тий. Цаасан байдлаар авчиад хариугаа уншуулъя л гэдэг. Тий. Ер нь бол тэгэл аль болох цааснаас хэрэл. Бид нар бол ганцхан монгол хэл бичгийн шалгалтыг цаасаар авч байгаа. Бусд нь бүгд цахимаар авч байгаа шүү дээ. Тэгэхээр ирээдүйд монгол хэл бичгийн шалгалтаа цахим руу оруулах юм бол ингээд 100% цахимаар шалгалтаа авдаг болно гэсэн үг. За ерөнхий боловсролын сургууль бол мэдээж нөгөө боловсролын салбарын дийлэнх массыг эзэлдэг учраас одоо бас иймэрхүү сонингуудтай ах шиг байна. Сөв буюу сургуулийн өмнөх боловсрол дээр цахим шилжилттэй холбоотой ямар үйл ажиллагаанууд явагдаж байна вэ? Тэр талаас тайлбарлавал. За сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэг дээр бид нэр хамгийн ихний цахим шилжилт бол нөгөө 6 наснуудын бүртгэлээс эхэлдэг тийм. Ийм Монголиа дээр бүртгээд хуваарлах процесс байгаа. За сургалтын зориултаар бол ашиглахад бол цахимыг бол маш одоо болгоомжтойгоор ер нь бол нэвтрүүлсэн зорилготойгоо. Яагаад гэвэл 2-6 насны хүүхдүүд маань өөрөө яг ийм өсөлтийн үе дээр нь цахим хэрэглээнд дондох магадaltaй үе дээр байдаг. Тэр утгаараа хүүхдүүдэд бол ер нь бол аль болох болгоомжтой хэрэглүүлэхгүй бай гэдэг тал руугаа. Гэхдээ зарим нэг контентыг бол одоо жишээ нь дуу хөгжим энэ контентуудыг бол тодорхой хэмжээгээр тодорхой цагтай загвартайгаар хэрэглүүлнэ гэсэн маш бага цагаар. За цэцэрлэг дээр хамгийн их бидний анхаарах зүйл нь юу гэхээр цэцэрлэгийн одоо менежментийн асуудал байгаа тийм ERP системүүд. За эдгээр системүүд дээр бид нэр бол ойролцоогоор 1406 цэцэрлэг байна. Тэгэхээр энэ 1406 цэцэрлэг дээр бид нэр ERP системийг нэвтрүүлж одоо багш нарынхаа ажлыг хөгжүүлэх ажил дээр бид нэр энэ жилээс бол маш төлөвлөгөө анхаарч ажиллаж байгаа. За энэний нэг жишээ юу юм гэхээр өнгөрсөн жил буюу 2025 оны 10 сар байдаг лөө. 24 оны 10 сарын 1-ний өдөр цэцэрлэгийн хоолны төлбөрийг 1000 төгрөгийг эцгээс гаргуулж авсан тий. За эдгээр цэцэрлэгийн хоолны мөнгийг эцгээс гаргуулах дээр цахим технологиг ашигласан. Нийслэн 310 цэцэрлэгт хэрэгжсэн байдаг. За энд нэг хоёр том давуу тал бий болсон. Нэг нь юу юм гэхээр гүйцэтгэлийн санхүүжилт. Энэ юу гэж хэлээд байгаа юм гэхээр тухайн сар та хүүхдээ хэдэн өдөр цэцэрлэгт явуулснаас хамаарч та 1000 төгрөг төлж байгаа. Нэгэсэндээ өдрийн 1000 төгрөг гэхээр за би жишээ нь хүүхдээ 22 хоногийн одоо 15 хоногт нь явуулсан бол 15000 төгрөгийг хэмжлэх жишээ нэ. Энэ юу гэж нэхэхээр та эрцийг бүрэн хянадаг болсон гэсэн үг. Эрцээр дамжуулаад бид нэр мөнгө олгодог буюу төсвийн мөнгийг
тухайн цэцэрлэг рүү өгч болж байна. Хоёрт нь болохоор эцэгээс 15 өдөр явуулсан бол 15,000 төгрөгийг бас гүйцэтгэлээр нь авдаг болсон. Ийм хяналтын тогтолцоог цэцэрлэгийн салбарт нэвтрүүлсэн. За хоёрт нь болохоор захим системээр дамжуулаад бид нэр хоолныхоо чанар, шимт хичээлийн мэдээллийг эцгээхэд харах боломжтой болсон. Тухайн өдөр манай хүүхэд ямар хоол идээд байгаа, ямар шимт хичээлтэй хоол идээд байгаа, энэ шимт хичээлтэй хоолоороо дамжуулаад эрүүл өсч гинэ гэдэг мэдээллүүдийг хянах боломжтой болсноороо энэ цэцэрлэгийн салбарт буюу СУБ-ийн салбарт бол ер нь бол дэвшил бий болсон. Энэ бол нөгөө менежмент буюу ERP дээр ажиллаж байгаа систем. За 2026 оны 1 сарын 1-ээс одоо төсөв хэлцэтгэж байна. Бидний төсвийн санал дээр бүх төвшний буюу одоо Монгол улсын бүх цэцэрлэгт одоо энэ эцэгээс 1000 төгрөг цуглуулах ажлыг хийя гэдэг ийм зорилтыг тавиа оруулж байгаа. Энэ улсын төсөв дээр дэмжигдээд гараад ирэх юм бол орон нутгийн цэцэрлэгүүдээс 1000 төгрөгийг цуглуулад эхэлнэ. Инхээр одоо нөгөө 310 гэдэг тоон байна. Өсөд явах нь шүү дээ. Тэгэхээр энэ бүх цэцэрлэгүүд дээр хяналтын тогтолцоо, гүйцэтгэлийн санхүүжилт, нөгөө талдаа иргэний хяналт хоёрыг бий болгосон ийм ERP систем бий болж байна гэсэн үг. Ингээд өдөр тутамдаа бид нэр цахим технологиор дамжуулаад хүүхдийнхээ аюулгүй байдал, хүүхдийнхээ төлбөр тооцоо, хүүхдийнхээ эрчсийн бүртгэл, за мөн хүүхдийнхээ одоо чөлөө авахыг хүртэл энэ аппликейшнээр дамжуулаад хийж болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ зүйлүүдийг ERP систем талаас нь бол хийж хэрэгжүүлж байна. За мөн сургуулийн өмнөх боловсролын дараагийн хийх гэж байгаа зүйл нь болохоор ерөнхийдөө бид нэр бол интернетийн хүрэлцээг нь бол цэцэрлэг дээр хайчихсан байсан. За энэнийг бол тодорхой хэмжээ шийдсэн. Тэгээ энэнийг бол цааш нь үргэлжлүүлээд бүх цэцэрлэгүүдэд бас тэр тусмаа цэцэрлэгийн баг хамт олон буюу ажилчдаа зориулсан энэ интернетийн үйлчилгээг нь бас сайжруулах гэсэн юм зорилт тавьж байгаа. Ер нь цэцэрлэгүүд рүү нөгөө саяны одоо эцэгээс мөнгө авах те иргэний хяналтыг нэмэгдүүлэх гэдэг энийг хийсний дараа гарч ирсэн гоё эерэг кейсүүд юу вэ? Ингээд детальчлаад ярил. За хамгийн эерэг кейс гэх юм бол за нэгдүгürt нөгөө эцэгийн хувьд бол одоо нэгдүгürt хүүхдүүдийнхээ мэдээллийг ингээд бүрэн хяндаг болчихлоо шүү дээ. За манай хүүхд одоо хэдэн өдөр явсан, хэдэн өдөр явахгүй, эсвэл чөлөө аван чөлөө авахгүй гэдэг ийм хяналтын тогтолцоотой болж. За эцэг их талдаа бол энэ бол хүүхдийнхээ одоо суралцах үйл явцад нь оролцож байгаа юм давуу тал бий болгож байгаа. Энэ цааш үргэлжлүүлээд ерөнхий боловсрол буюу сургуульд орсныхын дараа хүртэл бас хүүхдийнхээ сургалтанд оролцоо явах боломжтой гэсэн. Утасныхаа аппаар дамжуулаа хүүхдүүдийнхээ явцын дүнг ямар байна? Жилийцээр ямар дүн авч, за цаашлаад өнөөдөр ямар гэрийн даалгавар өгсөн байна багш нь. Энэ хяналтын тогтолцоонууд бий болоод эхэлчихэж байгаа. Үүгээрээ нэг маш том давуу талыг бий болгож байгаа. За нөгөө талдаа энэ бол иргэний хяналт. Саяны ярьсан бол иргэний хяналт. Нөгөө талдаа төсөв талаас нь харах юм бол энэ өөрөө санхүүжилтийн зөв хуваарлалт болж хуурж байгаа байхгүй. Нэг бассандаа өмнө нь бол бид нэр ингээд бүхэл дүнгээр цэцэрлэгтээ ийм хэмжээний хоол иднэ л гэдээ өгчдөг байсан. Сургуульдаар ч гэсэн тэгж байгаа шүү дээ. Тэнгүүт тухайн мөнгө галтгооны одоо эцэгчүүд ярьдаг шүү дээ. Тал нь идчихэ тал нь иддэггүй шүү дээ гэдэг тий. Хоолыг дүү шүү дээ гэдэг хаягд болчдөг шүү дээ гэдэг. Тэнгүүт одоо бид нэр ингээ хүүхдэд тоолж хоолыг өгдөг болоод ирэхээр хаягд нь тодорхой хэмжээгээр багаснаа. Энэ нь болохоор улсын төсөв бас хэмнэлтийг бий болгох боломжийг бий болгож байна. Энэ нь өөрөө бас нөгөө төсөв хэмнэх эерэг нөлөө байдаг. Тэгээд энэний талдаа ирж байгаа 50 хүүхэд нь бас арай чанартай хоол идэх боломж байна. Тэгээ энэ дээр бас зарим хүмүүс ярьдаг. Чи хүүхдээсээ ингээ хоол хармаллаа. Ингээд нэг басндаа ингээд хязгаартай өгчгөр бид нэг ингээ хоолндоо багтаамжинтай хүрхээ болчихно гэх мэтчлээ ингэж буруу ер нь бол ямар ч юм ингээ буруу тал руу навч явал буруу тал руу навч явдаг болдог. Ингэж тайлбарладаг. Тэнгүүт хэдүүлээд зөвлөлт зохистол менежментээр л ажиллая л да. Тийм үстэй зөв хуваарлцсан төсөвдөр зөв одоо менежментийг хийгээ явах юм бол цэцэрлэг за мөн сургуулиуд бол бүрэн улсын төсөв хэмнэх боломж нь харагдаад байна.
Одоо ер нь цэцэрлэг дээр чинь бас яг нийтлэг харагддаг. 9 сарын 1 болонгод ингээд гэдэг анги дүүрэн амар олон хүмүүс ээж байгаа. Тэгэл ингээд баг багаар багсаргаал өвлийн 1 сар босгож чи бүр ингээд ангид 1-2 хүүхэд явлаа гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо 1-2 хүүхдийн тийм зүрх мөрөв хэлбэлцэл ер нь хэр их гарсан бэ? Эцэгчүүд бүр илүү эсвэл хариуцлагатай болж байна уу? Ер нь бол эцэг эхчүүд нэг талаараа илүү олон хүүхд цэцэрлэгт хамруулах нь илүү дээр гэж үзээ тэ. Нөгөө талаар яг мөнгө хэмнэж байгаа гэдэг утгаараа юу байж магадгүй. Зөвхөн яг үр дүнгээ харах юм бол энэ өөрөө биднэрт бас нэг эерэг нөлөө авчирсан юм гэхээр жишээ нь энэ жилийн ханиадны дэгдэлтийн үе байсан тэ. Энэ дэгдэлтийн үеийн хяналтыг бид нэр бий болгож чадсан байхгүй. За яг одоогийн байдлаар Монгол улсад орон даяараа эсвэл Бундгов аймагт эсвэл нийслэлд хэдэн ширхэг хүүхэд ирсэн цэцэрлэгт өнөөдөр сууж байна гэдгийг бид нэр өдрийн хичээр нь тоолж чадчихна гэсэн үг. Тэгэхээр эндээс бид нэр ямар хариу арга хэмжээ авах юм бэ? За дэгдэлт, ханиадны дэгдэлт ихсэж байгаа одоо эсвэл багасж байгаа гэдэг юм үзүүлэлтүүдийг хянах боломжийг бид нэр бий болгож суурь датаг нь бий болгож чадчихна гэсэн үг. Тэр нь маш зөв. Яагаад гэж өдөр тутмын эрчимд хүн яагаад оролцох болсон шалтгаан өдөрт 1000 төгрөг төлж байгаа учраас тэр хүн заавал оролцож тий. Түүнээс биш хүн ямар ч хүн илүү мөнгө төлөхгүй тул мэдээж буруу мэдээлэл оруулахгүй шүү дээ. Тэгэд энэ хяналтын тогтолцоог бий болгосноор бусад салбарууд ашиглах боломж нь бий болсон гэсэн үг. Тэгэхээр өдөртлөө шийдвэр гаргах төвчний хүмүүсүүд маань яг бодит датан дээр шийдвэр гарах боломжтой. Хоёрт нь бид нэр яг энэ датан дээрээ тулгуурлаад эрүүл мэндийн яамтайгаа хамтраад сурагчийн эрүүл мэндийн дэвтэр за мөн улаан дэвтэр гэж яддаг шүү дээ. Дархлаажуулалтын дэвтэр эднэрийг нэгдсэн нэг болгоё гээд одоо ажиллаж байна. Тэгээ 9 сарын 1 гэхэд энэнийг нэвтрүүлчих юм бол нэг ясандаа эрүүл мэндийн яам боловсролын яам бүрэн ийм интеграцтай ажиллах боломж нь шинэ хичээлийн үйл жил дээр бий болгох гэсэн зорилготой байна. Тэгэх юм бол бид нэр давуу тал нь юу гэхээр манай хүүхд товлолт вакцинд хамрагдчих уу гэдгийг утасных аппараа харцдаг. Манай хүүхэд өнөөдөр сургууль дээр байжгаад халуураад за тэгээд сургуулийн эмч нь өрхийн эмнэлэг рүү цагийн захиалаа ч юм уу те эсвэл өрхийн эмнэлэг рүү нэгдсэн эмнэлэг рүү цагийн захиалаа явуулчих юм бол манай хүүхдийг эмнэлэг рүү явуулсан байна гэдгийг эцэг харах боломжийг бий болгож байгаа гэсэн үг. Тэгэхээр нэг ёсондоо сургуулийн эмчид одоо бид нэр эрүүл мэндийн салбарын системийг авчиж өгч байгаа гэсэн үг. Тэгээд тэргүүрээ дамжуулаад бид манай сургуулийн эмчнэр дуртай газар руу тухайн хүүхдийг шилжүүлэх 13А-гаар нь шилжүүлэх мөн тухайн хүүхдийг цаг захиалаад үзлэгт цагийн захиалж өгөх боломжийг сургуулийн багш нартай олох гэж байгаа. Тэгэхээр энүүгээрээ дамжаад эрүүл мэнд боловсрол хоёр хамтарч ажил болох юм байна гэдэг ийм концепт бодлоо. Эрүүл мэндийнхаа тусламжийг юу цаг алдахгүй сургууль дээрээс шийдвэрээ явуулна гэсэн үг шүү дээ. Хуучин шин бол одоо өвд чижээгнгүүт ээж нь аваад өрхөө авчдаг. Өрхөөс нэгдсэн рүүгээ яваал. Ингээл тусдаа салбар байгаад идэг шүү дээ. Цаг алдаад байхгүйгээр сургууль дээрээс нь шууд ингээл цагийн захиалга авчдаг. Бичлэгийг наваа явуулчих хэрэг бас гоё болох юм байна л да тийм. Цаг захиалга, шинжилгээний хариу. Гэхдээ бид нар бас нэг юмыг бас бодож байгаа. Тэр нь юу анхааралтайгаар бодож байгаа зүйл нь юу юм гэхээр эцэг их эсвэл асран хамгаалагч эсвэл хүүхэд эдгээрүүд дээр мэдээллүүдийг харуултаа харилцан адилгүй харуулна. Эрүүл мэндийн мэдээлэл өөрөө маш сенситив буюу онц чухал мэдээллүүд байдаг. Жишээ нь одоо юу гэдэг нь манай хүүхэд одоо харшилтай гэдэг мэдээлэл байл л та. Тэнгүүд харшилтай гэдэг мэдээллийг жишээ нь багшд нь харуулдаг ч юм уу. Нөгөө талаараа одоо төрийн одоо эрүүл мэнд дээр ажиллаж байхдаа бол анзаарч зүйл гэхээр ийм ямар нэгэн зохион байгуулалттай юм хийгээл тухайн хүний биеийн онцлогийг харж хагаад үйлдэл хийдэг л дээ. Гэхдээ яг энэс нь эсрэгээр нь хамгаалсан хүүхдүүдэд зөв зохистой мэдээллүүдийг хэрэглэгчийн түвшинд дээр маш сайн хязгаарлах гэсэн үг. Шууд бүх юм дэлгэхгүй гэсэн үг. Хязгаарлалтай. Одоо хүнсний харшлын тэрийг бол тоогоочд магадгүй харуулдаг ч юм уу тий. Тэгэхээр ингээд харилцан адилхан за хүнсний харшил хүнснээс гэх юм бол одоо юу гэдгийг за улаан будаанаас харшлаад байдгийг ба гэдгийг мэдээлэл тоогоочд нь харуулчих юм бол тухайн хүүхдэд өдрийн хоолн дээр улаан будааг нь өгөхгүй байх эсвэл өөр төрлийн хоолтын сонголтыг бий болгох ч юм уу. Манай сургууль дээр одоо тийм хоолны харшилтай хүүхэд байна гэж гарч ирнэ гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр энэ эрүүл мэнд боловсрол хоёрын бас хамтын ажиллагааны нэг хийж байгаа зүйл нь бол энэ сурагчийн эрүүл мэндийн дэвтэр
Тэ энэ дархлаажуулалтын төвтөр хоёр байна. Ер нь угсаа хүүхдүүд чинь хэдгээр ангитай жилээ нөгөө нэгдсэн байдлаар дархлаажуулалтанд ордог шүү дээ. Ээж аав нь сайн мэдхгүйгээр өнгөрчдөг тийм. Одоо энэ Улаанбаатарны дэглэлтэн дээр ч гэсэн бас яг вакцин хийлгсэн хөх юм уу, хийлгээгүй хөх юм уу гэж бүх асуулт гараад байна шүү дээ. Ээж авааснаас хор зарим ээж аав нь санахгүй. Ер нь бол мэдэхгүй байгаа. Тийм мэдэхгүй байгаа. Ягаад гэж 2019 оноос шинэ захимд орсон байхгүй. Дархлаажуулалтын мэдээлэл. Тэрнээс өмнөх дата бол дэвтэр дээр нь байгаа. Тэгэхээр дэвтэр өргөдүүлсэн бол тэр мэдчих чадахгүй гэсэн үг. Харин тийм. Тэгэхээр энэ хяналтын тогтолцоог нэгдсэн төвлөрсөн хяналтын тогтолцоог эрүүл мэндийн яамтай бид нэр хийчих юм бол сая бид нэр бас нэг арга хэмжээсэн мэдж байгаа. Эрт дэлгэрүүлэг хүүхдүүд дээрээс шүдний өвчин, зүрхний бичлэг гэх мэтчлэн. Тэгээд эдгээрүүд нь болох дээр нөгөө талдаа эмч нартай хардаг, нөгөө талдаа багш нар дээр харуулахгүй гэдэг бас дараагийн асуудал. Ямар ч сургуулийн эмчтэр харуул. Жишээ нь одоо нэг хүүхдийн 5 шүдэнд хорхойтсон бол багш тэр мэдээллийг харчаад оо энэ хүүхд ингээд ийм заван гэд хэлчих юм бол энэ эсрэг талтай анги дотор бүүлэнг болох байхгүй. Ийм учраас энэ дээр нөгөө мэдээллийн маш одоо эрхийн зохицуултыг маш нарийн гаргана л гэсэн санаа. Эрүүл мэнд гэснээс эрүүл мэндийн одоо хичээл гээд байгаа шүү дээ тий сургуулиуд дээр явагдаж байгаа. Тэр эрүүл мэндийн хичээлүүдийг мэдлээ дээр захимаар оруулсан байдгүй. Эний хэрэглээ ер нь хэрэг вэ? Ер нь та хэд ингээд нөгөө мэдлэгийн контентуудаа тайлан статистик харж ирсэн бол аль хичээл нь илүү их сайн үзэгдэж гэдэг юм уу? Ер нь бол хэрэглээ өндөртэй манайх болох төр. Яг тэгэхээр сурагч өөрөө тэнд орсон байгаа. За сурагчийг өдөр болгон хүүхдээ авч явдаг. Зарим тохиолдолд сурагч юм гээх зарим тохиолдолд ангидаа үлдэх эсвэл аавындаа хичээндээ ч юм уу ах дээрээ ч юм уу үлдээчдэг. Ийм тохиолдолд шууд мэдлээ цэгийн руу ороод сурагчиг болон түүний тасгал ажлын дэвтрүүдийг хараа явах боломжтой. Нэгдсэн статистик тайланг бол би яг мэдэхгүй байгаа даа. Бүх хичээл бол чигэд хэрэглээтэй. Цахим контент талаас. Тэгэхээр одоо ер нь нөгөө цахимын хэрэглээ айгүй өндөрсөд хүүхдүүдийн хэрэглээ цахим хичээл үзэх хандлага нэг гоё болоод эхэлж байна шүү дээ. Энэ дээр багш нарын хандлага маань хэр явж байна? За одоо яг ийм юм байна. Одоо бид нар бас нэг журам зааварчлага хийж байгаа. Тэрний юу гэхээр хичээлд хиймэл оюуханыг хэрхэн ашиглах вэ гэдэг зааварчлага. За ямар гоё. Тий. Тэгэнгүүт одоо яг бодит амьдрал дээр юу болж байна гэхээр хүүхдүүд хиймэл оюуханаар муу ChatGPT, Gemini-аар дамжуулаад дасгал ажиллаа ч юм уу эсвэл реферат ч юм уу эсвэл бие даалт ч юм уу эднэрийгээ хийгээд тэгээ багштай үзүүлээд байгаа хэрэг. Дөнгөт багш нь харчаад энэ ChatGPT-гээр хийсэн байна гэд дүнгийн чинь тавихгүй гээд ийм хоёр одоо мөргөлдөөнд би болоод байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө хүссүүсээгөө бид нэр хиймэл оюухантай ирээдүйд амьдрна. Тэрнийг зөв зохистой хэрэглэх асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энэ талаараа бид нэр бол зааварчлага гаргая. Тэгээ энэ багш нар маань хиймэл оюуханыг яаж өөрөө судлах юм? Бас хиймэл оюуханыг ашиглаад яаж хичээлдээ заахаар зүйдээ ашиглах юм? За мөн хиймэл оюуханаар одоо хийгээд ирсэн зүйлүүд байна шүү дээ. Энэ дээр бас яаж одоо тооцохгүй даван тулах вэ гэдэг ийм шин сорилттой бий болж байгаа. Тэгээ нэг хиймэл оюухан чинь хамгийн анх баг яг энэ чинь бүр 60-аад оноос эхэлэлтэй шүү дээ. Тэгээ хамгийн их хэрэглээд нэвтэрчсэн нэг жолоочгүй машин Стон Латвид нэрт яригдчихсэн. Тэр бол бүр 8 жилийн өмнөх яриа байхгүй. Жолоочгүй машин явж байгаа аваар их юм бол хин хариуцлага их юм бэ. За эсвэл жолоочгүй машиныг үйлдвэрлэсэн үйлдвэр нь хариуцлага их юм уу? Эсвэл тэн дээр ажиллаж байгаа агент нь хариуцлага их юм уу? Эзэн хин юм бэ гэдэг энэ хуулийн кейс гарч иржсэнтэй ижилхэн яг манаа дээр одоо тулгарч байгаа бэрхшээл нь хиймэл оюуханыг ашиглаад ирсэн рефератыг зөвшөөрөх юм уу зөвшөөрөхгүй юм уу гэдэг асуудлыг эсвэл дүнгийн тавихгүй юм уу гэдэг энэ өөрөө бас том челленж ирээдүйд гарч байгаа челленжүүдийн нэг гэсэн үг. Тийм байна тий. Одоо багш нар тэгэл ер нь тэгэхээр бодлогуудыг ч гэсэн зургийг үзүүлчихэнгүү шууд ингэ бодоод өгчдөг болсон байсан шүү дээ тий. Тэгэхээр одоо тэгээд хүссөөсөөгүй бид нар эднэртэй энэ зүйлтэй амьдрна. Тэгэхээр энийг яаж зөв зохистой зохион байгуулж менежмент хийх вэ гэдэг нь бол 100% багш болон боловсролын яамны манлайлалтаар бий болно л гэсэн үг. Хүүхдүүд бодлого бодлоод байдаг багш ер нь заах юмнуудаа хиймэл оюунаар
одоо өөрийнхөө нөө конспектыг бэлдүүлж байгаа кейс гарч ийн үү? Тийх бүрэн боломжтой. Уулын Бүрэн боломжтой. боломжтой. За өнгөрсөн жилийн нөгөө боловсролын EdTech Expo-сан энэ дээр Microsoft-ийн оролцсныг санаж байгаа. Microsoft-ийн оролцсонгуудаа Монголын талаар 10 шиг нүүр слайд бичнэ үгээл чат бичингүүт автоматар презентацийн 10 шиг нүүртэй Монголын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргаж ирэл PPT гаргаад өчөж байгаа. Тийм шүү дээ. Ерөөсөө 1 секундын ажил байхгүй. Тэн дээр ямар өгөгдөл бичиж өгснөөс хамаарат тэр AI маш хурдтайгаар боловсруулж чадж байгаа. Тэгэхээр багш нар энэ дээр яг энэ зарчмаар ажиллаж болно. Яам талаас одыг тийм багш нарыг тэгж болохгүй, ингэж болохгүй гэсэн ойлголт байхгүй. Бид нар бас нэг юм хийж байгаа. Энэ юу юм гэхээр багшийн туслах AI гэдэг. Энэ яах гэж байгаа юм гэхээр ер нь бол сурах хүчийг судлаад үзэх юм бол 3 хуваадаг байхгүй. Сурах хүчийг өөрөө. Тэгээд дасгал ажлын дэвтэр. Тэгээд гуравт нь болохоор багшийн дэвтэр гэж байдаг. Багшийн дэвтэр нь юугаар онцлогтой юм гэхээр энэ сурах хүчийг яаж заах вэ гэдэг дэвтэр нь байдаг. Нэгээс нь арга зүйн агуулж идэг гэсэн үг. Тэгэхээр бид нэр Google-тэй мөн бас дотоодын компаниудаа хилцээрийг яваад байгаа. Математик монгол хэлний хичээл дээр багшийн дэвтрийн буюу энэ багшийн туслахыг хийя гэдэг. Тэгээ энэ нь болох дээр ягаад монгол хэлийг сонгосон гэхээр энэ нээлттэй өгөгдөл дотор монгол хэлээр боловсруулж байгаа дата маш цөөн байгаа. Дандаа англи хэл дээр байдаг. Байгалийн шинжилгээ ухаан бол тэр чигээрээ байгаа. Монгол хэл бол бага штэ цөөхөн ярьдаг. Тэгэхээр энэ хичээл дээр бид нэр боловсролын ам хийхгүй бол угаасаа хоцрогдно. Тэр утгаараа монгол хэл цаашид уран зохиолын хичээлүүдийг бид нэр AI-аар хийх ёстой. Тэрнийг төрөөс мөнгө гаргаад санхүүжүүлээд за монгол хэл дээр одоо юу гэдэг А үсгийг яаж заах вэ гэж багш асуулаа гэж бодъё. Тэнгүүт А үсгийг энэ ингэж заана хүүхдүүдэд алим гэж бичнэ. Алимыг бичгтээ А үсгийг үйлчилж ингэж уншина гэд багштай яаж одоо хялбараар заах арга зүйг нэгээс нэг консультинг хийж өгнө л гэсэн үг. Тэгээ ийм AI-ыг бид нэр хийх гээд ингэж зорж байгаа. Тэгээ энийг хийгээд гаргаад ирэх юм бол дөнгөж төгсөж байгаа багш нарт юу бэрхшээл байдгийг гэхээр консепт боловсруулах нь аюул хэцүү байдаг. Консепт бий одоо өөрийнхөө нэг юу гэсэн үг шүү дээ. Бие даалт одоо бусад зүйлүүдийг хичээлээ хийхэд аюул хэцүү байдаг. Тэгэхээр энэ дээр нь шинэ хичээлүүд дээр нь энэ дэм болно гэдэг утгаар нь хийж байгаа. Би ч гэсэн залуу багш байсан. Мэргэжлийн боловсролын салбарт багшилж байсан. Тэгээд мультимедиа гэдэг хичээл ерөөдөө зааж исэн. Тэр дунд дуу гэдэг хичээлийг заах гэдэг надад маш том бэрхшээл бас. Судлаа дата нь олдохгүй. Ийм тохиолдолд хэрэг би одоо үед байсан бол ганцхан AI дээр бичээл дууны талаар би концепт бэлэн болох боломжтой байхгүй. Тэгэхэд надад тухайн үед одоо бараг 10 жилийн өмнө 15 жилийн өмнө хайгаад болтохгүй. Тэгээд бүх номын сангаар явж үзэл дуу гэдэг дууг юу гэж дефицилийн тайлбарлахын юу гэж хичээлийн заахын гэдэг энэ өөрөө маш том судалгааны маш хүнд ажил болдог. Тэгэхээр энэ ажлыг даван туулахад энэ бидний хийж байгаа AI гэдэг зүйл туслана, багшийн туслах AI туслана гэж бодож нэг хийж байгаа. Би танаас яг жоохон сөргүүлээд асуучих ба. Одоо юу гэдэг багш нар залуу багш нар бол мэдээж гоё байх бах. Тэгэнгүүт одоо туршлагатай олон жилийн туршлагатай багш нар шүү дээ. Тэгэнгүүт одоо багшийг ингээд хиймэл оюунаар орлуулах чинь наач гэдэг юм ийм айдас байхыг үүсэхгүй байна л да. Тэгэхээр юу гэдгийг үсгийг заалахын тулд хиймэл оюунаар заалахын оронд одоо бие туршлагатай тий мундаг туршлагатай багш нарынхаа туршлагыг баг байсан юм биш үү гэдэг юм иймэрхүү айдас гарвал та тэрэн дээр юу гэж тайлбар хийх. За ер нь бол хиймэл оюуханы орлож чадахгүй нэг юм байгаа шүү дээ. Тэр нь болох тэрээс social emotional тий нэг emotional юу зөвлөл ур чадвар. Одоо бид нэр тэгж орчуулаад зөвлөл ур чадвар. Энэнийг бол ерөөсөө орлож чадахгүй. Яг тэгвэл компьютер маань өөрөө юм яг тэг гэсэн бол тэг гэдэг командаар ажилладаг учраас ер нь бол их хатуу байна. Зөвлөл ур чадвар буюу одоо хүний одоо ойлгох, инээх, за мөн одоо ингээд сэтгэл хөдлөлөө гаргах энэ зүйлүүдийг бол ерөөсөө хиймэл оюух хийж чадахгүй. Тийм учраас энэ тулгуурсан одоо багш маань одоо ийм төрлийн одоо сэтгэл хөдлөлүүдтэй эсвэл одоо зөвлөл ур чадвараа чадахжуулсан ийм арга зүйнүүдийг
сайн хичээл хөтөлбөртөд оруулах хэрэгтэй. Тэгжиж багш маань өөрөө ийм одоо хөгжиж AI-тай хамт амьдрах боломжтой гэсэн үг. За мэдээж одоо хэмэл оюух одоо жишээ нь ингээд ChatGPT-гээс асуухад хуулийн талаар та хэдэн оны мэдлэгтэй вэ гэж асуухад 24 оны тэдэн сар хүртэлх миний мэдлэг байна гэж хариулж байгаа байхгүй. Тэнгүүт хуулийн талаар бүр илгэд дэлгэрэнгүй асуунгууд за энэнийг бол өмгөөлөгчөөс шүүгчээс гарч ч юм уу ингээд чиглүүлчихэж байгаа шүү дээ. А энэ тохиолдолд яг тэр кейс дээр ажиллаж чаддаг шүүгч, өмгөөлөгч тэрнийг ойлгодог. За тэрнийг одоо хүний одоо үнэхээр үний юм уу үгүй юу гэдгийг хүнийхээ одоо харцнаас хараад мэдэрдэг. Энэ мэдрэмжийг л одоо хэмэл оюугаа оруулж чадахгүй учраас энэ шийдвэр гаргалтууд, энэ хичээл заах арга зүйтэй энэнийг л бид нэр төлхөө анхаарах хэрэгтэй. За ер нь ирээдүйн боловсрол дээр хамгийн анхаарах хэрэгтэй зүйл бол энэ зөвлөн ур чадвар гэдэг зүйл хамгийн чухал. Тэгэхээр багш маань бол нөгөө эрэл хайгуулахыг судалгаа хийх механик ажлаа хэмэл оюунаар хийгээд яг хүүхдэд хүргэх арга зүйтэй чухал зүйлээ бол яг өөрийнхөө одоо soft skill-ийг ур чадварыг ашиглан хүргэх нь л зүйтэй тэгжиж нөгөө илүү одоо үр дүнтэй ажиллах боломж болгож байна л гэсэн үг. Гэтэ энэ дээр яг боловсролын яам өөрөө ингээ гоё манлайлаад явж байгаа нь их гоё юм л тэ. Ер нь миний бодлоор бол яг нөгөө бусад салбаруудаас боловсролын салбар ер нь манлайлж явах хэрэгтэй, урд нь хөгжүүлж явах хэрэгтэй гэж аягүй их яригддаг. Тэгээ ер нь төрийн албаа агчдын дийлэнх ч гэсэн бас боловсролын салбарт байгаа. Тэгэхээр яг манай боловсролын салбар бол одоо бас бусдаас арай өмнө халгаад байна уу гэж би бас боддог. Ягаад тэгэхээр одоо ECS гэдэг чинь бол бас аль эртний мэдээллийн сангаа бүрдүүлсэн те арай зэгцтэй явж ийн. Одоо хэмэл оюун дээр ч гэсэн бас ингээд боловсролын салбар маань өөрөө ингээд төлөөд талах чинь бас гоё юм л та тий. Тэгээд нэг юм байна. Шинжлэх ухааны буюу энэ технологийн салбарыг бол ямар нэгэн хууль дүрмээр хязгаарлагдсан бэрхшээлтэй болоод идэг. Жишээ нь одоо та бүхэн мэдж байгаа нэг койны үе. Койны үед Монголд хууль гарахгүй байсан. Тэгэл койн ингээл өчнөр дуссны дараа л хууль гарч байгаа шүү дээ. Энэ бол тэр технологийн бизнес, технологийн шин технологиуд бол уусаа ямар ч хуульгүй дүрмгүй гарч ирдэг. За энэнийг харин бид нэр маш сайн бодчиж одоо зөв одоо нэвтрүүлэх нь айгүй чухал байдаг. Яг өдөр тутам секунд тутмаар технологи хөгжиж байгаа. Тэгэхээр энэ дээр ерөөсөө хамгийн чухал авч үлдэх зүйл нь явахаар ерөөсөө хүн хүнтэй харьцдаг харилцаануудын одоо түрүүний ярьдаг soft skill-үүдийг зөвлөн ур чадвар. За тэгээд нөгөө Bloom таксономигийн 6 ур чадвар байгаа шүү дээ. Энэ 6 ур чадварыг боловсрол дээр яаж олох уу гэдэг дээр аягүй сайн анхаарах хэрэгтэй. Бүтээлч байх, шүүмжлэлтэй хандах. За тэгээд юмыг ойлгох чадвар. Манай хүүхдүүдийн хамгийн дутагдaltaй зад нь унших чадвар буюу ойлгох. Тэр чинь унших биш. Унсныгаа ойлгож ярьж боловсруулах чадвар шүү дээ. Тэгэхээр энэ чадваруудыг л аягүй сайн дэмжиж ажиллах тал дээр нь боловсролын яам ажиллах гэж харж байгаа. Ер нь нөгөө одоо бас багшийн зүтгэлийн тухай бас аягүй хэрэгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь нөгөө за яг ингээл өмнөх түүхээсээ ч гэсэн юу гэдэг багшийн үнэлэмж бага байлаа, цалин мөнгө хангамж нийгмийн асуудлуудыг огт анхаарахгүй айгүй олон жил явсан учраас ингээд энэ салбарт ажиллаж байсан хүмүүсүүд тийм тав багасчлаа гэдэг юм яригадаад байгаа. Гэхдээ нөгөө талдаа нөгөө хүн амын өсөлт бол ингээд тэрнээс үл хамааран өсөлттэй байгаа шүү дээ. Энэ хоёрын хоорондын зөрүүг ер нь боловсролын яам тэн дундаа захин боловсрол талаас яаж зохион байгуулъя гэж та хэдмэ төлөвлөж байгаа юм. Яг энэ яг миний эрх асуудал биш. Гэхдээ яг зүгээр юу гэж харж байгаа гэхээр бидний захимаар сургаж байгаа энэ процесс өөрөө ямар одоо боловсролын сегментүүдэд нөлөөлдөг юм бэ гэдгийг судалгааг харахад насан туршийн боловсрол хамгийн чухал байдаг. Буюу одоо лам хүүхэд байжгаад тэгээд 18 нас хүрчээд дахиад одоо ерөнхий боловсролын эрдэм сурч болно шүү дээ. Тэр тохиолдолд ингээд захимаар сураад төгсгөх. За энэ бол маш том эффект байдаг. Энэ эффект нь 43%-аар нөлөөлдөг. За дараагийнх нь болох дээр одоо менежмент зохион байгуулалт буюу одоо жишээ нь хосолсон сургалтаар дамжуулаад одоо бүлэг дөрвөлтийг цөөрүүлэх ч юм уу. Эсвэл хосолсон сургалтаар дамжуулаад багшийн ачааллыг бууруулах. Гэх мэтчлийн юм менежментийн аргуудыг хэрэгжүүлэх болно. За энэ мэтчлэн одоо захимаар ингээд хичээл үүсгэхийн давуу талууд нь бол юм байдаг. А нөгөө талдаа сөрөг тал нь юу юм гэхээр дэлгэцийн амарлаа.
дэлгэцийн хамаарал за мөн хүүхдүүдийн нөгөө дотор нь мэдлэг рүүгээ одоо гүн гүнзгий орж чадахгүй байна. Ингээ өнгөцгөн ингээд хариулт одоо асуудалд ханддаг болох ийм судалгаа хийдгүү байх ийм онцлогуд байна сөрөгдөл нь. Тэгэхээр бид нэр цахимаар нэгдүгürt менежментийг хийж болно. Хоёрдугаарт нь болох тэр зарим төрлийн боловсролын үйлчлэгийг цахимаар хийж болно гэдгийг саяны тэр судалгаанаас харагдаад байгаа юм. Жишээ нь Ахлахангийн зарим сургуулиудыг цахимаар, зарим хичээлүүдийг цахимаар хийх. За мөн мэргэжлийн боловсрол дээд дээр бас цахимаар хийх. Гэхдээ 100% цахимдахгүй. Заавал танхим цахим хосолсон байдлаар хийх. Ингийн бол илүү чанартай үр дүнтэй хичээл бий болох юм байна гэдэг судалгаанууд харуулдаг. Ерөө дээд боловсрол төр лекцийн хичээл үзэж их хэмжээний цахимдсан юм шүү л шүү дээ. Бид хэдий үчи нөгөө лекцийн цахим 130-уулаа 200-аас угаал ингээл цэжчих зэрэг цэжчих шахуу юм гэдэг үл шүү дээ. Зэрэг бүгдээрээс ер нь тэр нь нэлийн цахимдсан юм шиг байлээ тий. Тэрэн дээр ер нь ямар нэгэн үр дүн гарч байгаа болоо яг тэрийг одоо ерөнхий боловсрол руу ч юм уу туршиж үзсэн тийм туршлага байгаа лөө. Суур боловсрол дээр бол турших одоо ерхэд яг нь туршилтын хийжсэн. Гэхдээ суур боловсрол дээр энэ бол татгалзах зүйл баг. Ахлахангийн буюу одоо бүрэн дунд байгаа шүү дээ тий. 10, 11, 12 дугаар гэдэг. Энэ дээр бол бид нэр цахим мэдлээ сургууль ажиллаж байгаа учраас энэ нэг цахимаар сурсан илүү нөлөөтэй байна гэдгийг хараад байна. Эерэг нөлөөтэй. Яг тэгэхээр нэгдүгээр цахим ур чадвар нь аягүй сайн болчихж байгаа. Хүүхдүүд ямар ч гэсэн мэдээлэл технологийн чадвар маш сайн болсон. Дээр нь болох дээрээ тухайн хичээлийг хамгийн сайн багшаар дамжуулаад олгож байгаа учраас бас нэг давуу тал. Дээр нь болохоор дасгал ажлын төвтрүүд байгаа шүү дээ. Дасгал ажлууд нь өөрөө бас бие дааж сурахад нэмэртэй. Тэгээ өнгөрсөн жил нийслэл дээр бид нөгөө 3 ээлжээр хичээлэх боломжтой зарим сургуулиуд дээр энэ хоссон сургалтыг ашиглаж үзсэн. Тэгээ энэ дээр болох дээр 141-р сургууль гэх мэтчлээ. Тэн дээр юу шийдэгчсэн гэхээр математик 5 цаг одоо ордог байлаа гэх 7 хоногт. Тэнгүүт 4 өдөр нь танхимаар ороод 1 өдөр нь цахимаар ороод бие даалт хийгээд тэрнийга цахимаар хянчдаг. Автоматар дүнгийн бодоод дүүцүүлчдэг. Ийм тогтолцоороо орчхоор нэгдүгürt анги дүргэлт буюу тухайн сургуулийн хичээлийн цагийг хэмнэх боломжийг менежмент төвшөнд бий болж байгаа. Хоёрт нь хүүхдүүдэд тэр тусам Ахлахангийн хүүхдүүд дээр бие даах чадвар юм. Тэгээ бие даах юм судалж хичээлээ их боломжийг нь олгож байгаа тийм хувилбар байгаад. Тэгэхээр бид нэр одоо цаашид нийслэлийн бараг нэг 50-аас 60 сургуулиуд дээр нийслэлийн боловсролын газар төлөвлөгөө хийсэн байлээ. Эдгээр маань бол одоо яг саяныхаар буюу хосолсон зарим хичээлүүд дээр математик эсвэл одоо байгалийн шинжилгээний хичээлүүд дээр ийм цагийн зохицуулттай хосолсон сургалтыг хийнэ гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө 141-р сургуулийн туршилт нь амжилттай болсон гэсэн үг шүү дээ. Тий. Ер нь мэдлэгийн хүүхдүүд ч гэсэн ер нь үр дүнгууд нь сайн байна уу тий? Мэдлэгийн хүүхдүүд ер нь бол тийм баг. Одоо нөгөө бид хэдийн үед чинь нэг ээж ч юм уу багш ч юм уу заавал ингээл за чи сур те анги танхимтай ирээл заавал харын хяналттай сур гэдэгс одоо л Ахлахангийн хүүхдүүд бол цахимаар ороод шудлаад яваад байх бие даасан чадвартай болсон байна гэж харагдчихна тий. Тий. Ковид үеэр нэг юм айгүй шудраг хэлгээд ийм болсон. Ковид үеэр бол бүгд цахим хичээлээр орсон. Бүгдээрээ цахимаар хичээл үзчихэд за хичээлээ үзэх гэж бол бас л бөөн дараам гэр дотор болж байгаа шүү дээ. Хичээлийн цаг дээр нөгөөт нь сүлжээн тасран, сүлжээн орно. За зарим нь бол баг ковидээр сураагүй орон нутгийн хүүхдүүд бол баг шууд гэрлүүгээ эсвэл нөгөө өвжээр рүү хавржаар руу яваад гисэн. Тэнгүүд тэнд хичээл ингээд шууд мартагдчихж байгаа байхгүй. Энэ хоцрогдлын бас нэг нөлөө. Тэнгүүд биднэрт ямар одоо ухамсар суусан гэрээ цахимаар хичээлэх нь өөрөө маш одоо бүтлэхүй санаа гэдэг ийм одоо нийгэм дунд ийм тийм ер нь захим дэмий тэр тусмаа синхрон сургалт дэмий гэдэг ийм санаачлал. Яри гэдэг шиг байна захим бол дэмий гэдэг. Тэгэхээр энэ нь өөрөө яг захим сургалтын нэгдүгээрт нэр үнд буюу юуг нь унагчж байгаа. За одоо тэгэхээр бид дэлхийд даяараа юу гэж хараад байгаа юм гэхээр шууд захимаас ингээд татгалзаж болохгүй. Хосолсон буюу тэртээ тэргүй технологитой бид нэр цуг амьдрах учраас хосолсон эсвэл хэрэглэгдэх захимс хэрэглэгдэх ашиглаж ингээд сурах боломжийг Ахлаханг болон түүнээс дээш насны хүмүүст хэрэглэх ёстой гэдгийг бол зөвлөмж болгоод байгаа. За тэгээд ЮНЕСКОгийн зарим зөвлөмждөр тийм баг. Захин гэхээр заавал ингээд мундаг
тооны төхөөрөмж, мундаг компьютер, мундаг зүйл байх шаардлагагүй. Зүгээр л нэг юм таблет дээр эсвэл ном уншдаг те think book гэдэг те. Тийм book нэр дээр зүгээр л PDF файл уншаад уул мохор дээр уншаад тэрүүгээр захимынхаа нөхөж үтсэн тийм кейсүүд байгаа байхгүй. Жишээ нь хятадын жишээн дээр аслагдсан бүстэй. Тэгэхээр захим гэдэг нь өөрөө тийм лаг технологичсан байх албагүй. Энгийн байх тусмаа бас нөгөө талаараа сайн сургалтын хэрэглэгдэхүүн болдго юм байна гэдэг судалгаар гаргасан байх жишээ нь. Би тэгж юм бол ер нь нөгөө видео коллоор лайв хийхийгээл ер нь захим гэж бодоод байдаг. Тэгэхээр тэнд бол арай эсэргээрээ зүгээр л өдөрт үзэх хичээлүүдээ PDF-ээр авчаад тэгээд яг хичээлийн үнэлгээ 1-2 дээр ирээд шалгалтаа өгөхөд тэр нь би биелсэн байх жишээ нь. Ямар нэгэн технологиор л дамжуулж тэр агуулга бүрнээ заавал тэр нь 100% онлайн байх албагүй л гэдэг агуулга гэж шүү дээ. Тийм бай. Тэгэхгүй бас их хит өрөөсгөл бодоод байгаа юм байна. Тийм бид хитрхи нөгөө нэг технологичсан, дижиталчсан эсвэл юм мундаг төхөөрөмжийг ашиглаад сурна гэж боддог. Энгийн байх тусмаа илүү сайн сурах жишээ бай. Манайх бол хятадын зарим аслагдсан бүстэй юуны хувьд бол газар зүйн байрлалын хувьд бол ойрцоо учраас жишээ нь одоо үнэхээр л хол хөдөө байгаа. Тийм газрууд дээр бол зүгээр л юм think байдал ч юм уу эсвэл зүгээр юм PDF файл байсан ч хамаахгүй. Энэ бол боловсролын хэрэглэгдэхүүн мөн гэж үзэж байгаа. Захим хэрэглэгдэхүүн. Тэрийг үзэн. Тэгтээ цаасаар хэвлжүүл яах вэ? Заавал think одоо цаасаар хэвлчих юм бол одоо тэгэл цаас хэрэглээ. Тэгтээ яг тэр нэг хаягдаж өргөдөх хэсэлтэй гэж үзэж байгаа юм байна тий. Ахаа зөв. Тэдний ялгааг нь бас харахгүй бол аюу хүн өсрөөр бодоод тэгэл ер нь бол нөгөө ковид үеэс болоод багш нар ч болсон ингээд захим хичээл захим контент гингүүд ингээд за энэ бас нэг жоон бүтэхгүй юм тий аюу их цаг хугацаа бардаг юм гээд жоох юм ер нь жоох айцтайгаад байгаа шүү дээ тий. Тэгээд энэний чи харин дараагийн төвшин буюу ахиулсан үед бүр нь бол энэ хоссон сургалт юм аа гэдгийг. Тэгээ одоо гоё хэрэглээд эхлүүл айц нь гарчин л та тий. Хоссон сургалт бол энэ өөрөө захим хэрэглээг дэмжиж байгаа. Бас тангимын сургалтыг дэмжиж байгаа. Хоссон менежментийн арга болчиход байгаа. За одоо ерөнхийдөө би таны хоёулынх нь яриа дуусах тийшээ хандж байна. Тэгээ сүүлийн асуултаа асууя гэж одоо ирэх жил болохоор боловсролыг дэмжих жил гээд ерөнхийдөө зарлагдчихж байгаа шүү дээ. Тэгээд тэрнтэй холбоотойгоор бас ялангуяа нөгөө боловсролыг дэмжсэн, боловсролын захим технологитой холбоотой одоо худалдаа авалтыг хийж сургуулиудад өгсөн компаниудад татварын хөнгөлт үзүүлнэ гэдгсэн. Та тэр талаар жоохон дэлгэрэнгүй тайлбарлаж өгвөл. Яг татварын тухай хууль дээр 1% тэр тусмаа боловсролын салбарт за боловсролын салбар дотор захим хэрэглэгдэхүүн анги танхим эдгээрийг дэмжих юм бол 1% татварын хөнгөлт хамрагдана гэж заасан байгаа. Үүнтэй холбоотойгоор манай боловсролын яам дээр ажлаас гараад ажиллаж байгаа. За ер нь бол нэг журам зааварчилгаа гарчих юм бол за манай боловсролын ер нь бол бид нэр хялбаршуулах хэрэгтэй. Яг хуулийг хэрэгжүүлэхэд одоо ямар бэрхшээл гараад байна гэхээр боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийсэн компаниуд бол одоо анхан шатны байгууллага буюу тухайн хөрөнгө оруулалт хийсэн байгууллага за мөн тухайн сургууль ч юм уу те сургуультайгаа хамтран ажилласан гэрээ тэр нь нотариотоор батлуулсан байх. За тэгээд тэрнийгээ хүлээн зөвшөөрсөн албан бичиг гэх мэт ч нэг жоохон төвөгтэй ийм шалгуур зөвлөлттэй байгаад байгаа. Эднэрийг хялбаршуулах талаар манай хөрөнгө оруулалтын газрынхаа ажиллаж байгаа. За миний нэг ганц анхаарч байгаа буюу бас энэ хүмүүст хүрээсэй гэж бодож байгаа зүйл нь юу юм гэхээр боловсролыг дэмжих жилгээд зөвхөн сургуулийн байшин яриад байж болохгүй. Энэ өөрөө маш олон төрлийн хүмүүсийн хамтын ажиллагаанаас бүтдэг тийм одоо бүтээгдэхүүн баггүй боловсрол гэдэг чинь. Тэнд багшийн ур чадвар, сурагчдын ая тухтай байдал, сургуульд байгаа хэрэглэгдэхүүнүүд, сургуульд байгаа номын сан дээр байгаа номнууд, сурах бичгүүд гэх мэтчлэн маш олон зүйлээс бүрдэж энэ өөрөө боловсролыг дэмжих үйл ажиллагаа болно. Тэгэхээр энэ дээр бас одоо бусад төрлүүдийн орхитуулгүйгээр хийх ёстой. Тэгээд ихэнх нь PR-ууд нь бол одоо дандаа л байшин барих л сонсогдоод байгаа. Тэгэхээр энэнийгээ бол бид нэр
бас түгээн дэлгүүрт дээр анхаарч ажиллана гэж бодод. Тэгэхээр ер нь бол нөгөө таны өмнө хэлжсэн 100 мянган одоо нэг device байвал ер нь хүүхдэд захимаар суралцахад бас айгүй дэмжлэг болох гээд байна гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр мөрний дэмжлэг талаасаа бас гоё одоо санаачлаг болох болов гэж би бодсон. Тэгэхээр тэрнээс гадна бас контент агуулгууд ч гэсэн орж ирнэ гэсэн үг шүү дээ. Тий. Тэгээд ер нь бол хувийн секторын байгууллагууд маань бол боловсрол хөрөнгө оруулах хэрэгтэй гэж боддог хувийн хувьд. Яг тэгэхээр улсын хөгжил бол 100% боловсролоос хамааралтай. Би бас нэг 5 салбарт ажиллаж ирсэн хүний хувьд бол энийг мэдэрдэг. Ерөөсөө боловсролтой хүн тэр тусмаа боловсролтой нэг хүн бүхэлдээ улсыг өөрчилж боломжтой байхгүй юу? Нэг л хүүхэд ер нь бол тэр чигээр улсыг өөрчлөх тийм мотивацтай байхгүй юу? Тэгэхээр ийм боломжийг л тэр хүүхдэд олгох хэрэгтэй. Монголын аль ч өнцөг болонд байж болно те. Доронтын хаалх гол ч юм уу, эсвэл баян үйлгийн сагсаас юм ч юм уу. Энэ тэнд яг л ижил тэгш боловсрал авах дид үтсийг нь бид нэр бий болгож өгөх хэрэгтэй. Тэгээд өөрсдийн үндэсний хөтөлбөрөөр сайжруулаад тэн дээр ажиллах юм бол энэ нь өөрөө хүний хөгжил өөрөө ерөөсөө улсын хөгжил юм аа гэдгийг хэлээд байна. Тэгэхээр энэ боловсролтой их хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэр утгаараа саяны татварын 1% хөнгөлөлт дээр бид нэр боловсролын маш олон зүйлүүдийг хөнгөлөлтөнд хамруулах чагсаалтыг бид нэр санал болгож явуулж ирсэн. Тэгээд энэ дээр бол яг боловсролын цахим шилжилт, боловсролын цахим шилжилттэй холбоотой хэрэглэгдэхүүн бүгдөө хамаар. Тэрэнд хөрөнгө оруулсан аж ахуй нэгж байгууллагууд бол татварын 1% хөнгөлөлтийг авах боломжтой. Тэгээд ер нь бол манай топ аж ахуй нэгжүүд бол спорт руу айгүйх зорьдог. Спорт бол яг тухайн үеийн моментийн спорт. Ер нь бол моментэд байгаа. Боловсрол бол бүхэл бүтэн улсын одоо үндэс учраас энэ дээр маш урт хугацааны тийм дэмжлэгүүд айгүйх хэрэгтэй. Тэгээ энэ дээр хувийн хвшлын компаниуд анхаараасаа гэж хүсэж байгаа. За маш их баярлалаа. Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд таныг дуусгаас өмнө бас боловсролын салбарт ажиллаж байгаа сургуулийн удирдлага, багш, сургалтын менежерүүд, нийгмийн ажилтан гээд олон одоо албан хаагчид байгаа. Эдгээр хүмүүсүүдэд зориулаад гоё уриалга хэлээч гэж хүсэж байна. Ер нь бол ийм байгаа тийм. Хувь хүний хувьд бол миний боддог зүйл нь юу юм гэхээр нэг сэтгэл шингэсэн газар юм үргэлж ингээд биелж идэг. Тэгээд хийж байгаа ажил бүр дээр юм сэтгэлээ шингээж ажиллах юм бол ингээд сайхан юм үргэлж ингээд дэмжиж үргэлж таныг ивэж идэг гэж боддог хувийнэд. Тийм учраас ерөөхдөө тэр тусмаа улсын үндэс улсын боловсролын салбарт сэтгэлээ шингээгээд за хувийн аж ахуй нэгжүүд маань эсвэл манай боловсролын салбарт ажиллаж байгаа бүх хүмүүс маань сэтгэл зүрхээ зориулж ажиллах юм бол таны ирээдүйд бэлдсэн, таны ирээдүйд дэмжлэг өгсөнд тэр бүхэн чинь нөгөө үндэс болоод илүү сайхан Монголыг бүтээнэ гэж харж байгаа. Тэгэхээр энэ дээр та бүхэн одоо чин сэтгэлээсээ ажиллаж хөдөлмөрлөж чин сэтгэлээсээ бас боловсролыг дэмжээсэй гэж хэрөөж бас хүсэж байна, уриалж байна. За баярлалаа. Танд ч бас их баярлалаа. Тэгээ та ч гэсэн бас боловсролын цахим шилжүүлэлтэд үнэхээр чин сэтгэлээсээ ажиллаж байгаа учраас ингээд сүүлийн жилүүдэд гоё үр дүн гарч байгаа гэж бодож байгаа шүү. Урилгыг мань хүлээн авч хүрэлцэн маш их баярлалаа. За баярлалаа. За ундралын нэвтрүүлэгт орохч 2 удаа л хаашаа басна. За ингээд манай подкастэнд орж байгаа хүмүүсүүдтэй бид нар энэ Майдрын буудаа гэдэг ийм Монголынхаа хөрсөнд ургасан ийм тарийн түрүүгээр хийсэн Японы технологиор тэгээ чулуун термээр ингэж тэрэмдэж хийсэн ийм будааг гурилыг ингээд бэлэг батгах гэж байгаа маа. За баярлалаа. Энд чи их орны хөрсөнд гэж шүү дээ. Монголд яасан юм те. Их орны хөрсөнд ургасан. Наач айгу гоё үнэртэй тийм шинэ тэжээл нь айгу бага алдагдсан. Чулуун термээр тэрэмдэж байгаа учраас шинэ тэжээл нь айгу бага алдагдаж эрүүл хүнс. За энэ нэг сонирхын хэрэг л дээ. За баярлалаа. За баярлалаа.